Сайн байцгаана уу? Zint Talk podcast эхэлж байна. За тэгээ өнөөдрийн манай зочноор бид нар өөрсдийнхөө одоо хамгийн хайртай эмчийг урьж авчирсан байгаа. За Zint клиникийн хүүхдийн эмч тэр дундаа нэраагаар болон мэрэгсэн үрийн эмч маань ирлээ. Үрийн эмчээ та өөрийгөө товчхон танилцуулаач. Сайн байцгаана уу? Zint клиникийн эмч үрийн байна. За би 2009 онд анх анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийг төгсөөд за мэрэгчлэрээ ажиллаж агаад 2012-оос 13 онд хүүхдийн эмчээр суралцаад за тэрнийхээ дараа 14-өөс 15 онд нэраа эмчээр мэрэгшээд тэрнээс хойш нэраа эмчээр ажиллаж байна. Тэгэхээр Zint podcast маань болохоор нэлээдгүй хэдэн дугаараар бид нэр гаргацсан байгаа. Тэгээд ерөнхийдөө л өөрчлөлтчдээс бас нийгмээс нэлээд нөлөө бүхий хүмүүсүүдээс бас нэлээд оролцуулсан. Тэгэхээр анхны подкаст гарсан цагаас хойш манай өөрчлөлтчдээс нэлээдгүй саналууд ирж байгаа. Бид нар чинь нэлээд хэмжиж нартай шүү дээ. Гэхдээ хамгийн түрүүнд яагаад өрийн эмчийг оролцуулж өгөөч гэж хэлсэн бол тэгэхээр нэг ямар нэгэн онцгой утга учир шалтгаан байгаа. Тэгэхээр өөрчлөлтч нар чинь манай нэраа эмчийг оруулж өгөөч гэсэн. Ерөнхийдөө бол би нөгөө хүн үзэхдээ айгүйх ярьдаг л та. Яагаад ярьдаг вэ гэхээр одоо жишээ нь манай эмнэлгийг зориод те манай эмнэлгийг одоо ингээд отлогоон суурилсан хамгийн орчин үеийн чанартай мэдээлэл өгдөг аль болох ингээд хамгийн сүүлийн хүүхдэд хор нөлөө багтай эмчилгээ зөвлөхийг хичээдэг. Одоо энийг бол хүмүүс нэлээд мэддэг болсон ба шүү дээ. Тэг ингээд зориод намайг анх зориод ирж байгаа тэр тусмаа анхны хүүхдээ гаргацсан дөнгөж ээжээ болоод ирж байгаа хүмүүс байх юм бол нь те нөгөө нэг одоо мэдхгүй чадахгүй асуудалтай зөндөө тулгарна шүү дээ. Тэр болгоныг нь ингээд аль болох нөгөө хилж өгөхийсэн гэж хичээгээд тэгээ тэрнээс халаад айгүйх удаа ярьдаг. Тэгээ юм бүр ингээд тайлбарлаад ингээд зураг мөрөгтэй заахад өгдөг болохоор тэгдэг байж магадгүй те. Яг би санаж нөгөө яагаад бас таныг их оролцуулж гэж комментууд ирсэн бэ гэхээр би бодохдоо миний таамаглал бол манай эмчнэр дундаас хамгийн удаан өөрчлөлтчээ үздэг. За 20 минутыг бол барыг зарцуулчихдаг тий. Дараачийн өөрчлөлтч нэрчээд байдаг. Бид нар бас дараандаа өөрөө эмчээ гэлээ. Тэгэхээр уцаад учир нь тийм байх нь шүү дээ тий. Өөр эмчээ бит хоёр ерөнхийдөө бусад эмчнээс арай илүү ажил өөрийн хувьд арай илүү дотн арай ойрхон ажилтдаг гэж би бол боддог. Яа тэгэхээр хоёлаа нэг хоёр давхарт хамтдаа үздэг. Өөдөөдөөс харсан өрөөнд байгаа шүү дээ. Тэгэхээр танаа өрөөлөө орохоор үзлэгийн өрөөнд хоёр санал байдаг. Тэр хоёр яг заавал хоёр байх тийм шинжилгээ ухааны нотлохоо үндэслэл байна уу? За ерөнхийдөө одоо ингээд ганцаараа орж ирээ ч юм уу те хүүхдээ тэврээд ээж нь юм уу аав нь сандраад ингээд орж ирээд үзүүлээд гарах. Эсвэл тэр хүүхдэд санаа зовж байгаа тэр хүүхдэд хайртай дагаад ирсэн эмээ өвөө нь юм уу те аав нь одоо энэ хүүхдэд яг юу тохиолдоод байгаа гэдгийг хамтаа сонсоод гарах нь арай өөр үр дүн гардаг. Одоо тийм одоо тэр айлын уур амьсгал ч юм уу тэр одоо ээжийн хүүхдээ асрахтанд туслах байдал ч юм уу те энэ хүүхэд үнэхээр хүнд өвдсөн байна. Энэ хүүхдэд ийм асаргааг хэрэгтэй гэхээр тэрийг хамтдаа хийх ч юм уу те тэр байдалд нь тус болдог л таны бичиж өгч байгаа эмчилгээний жор болон асаргааны тэр зөвлөгөөнд бол илүү тусаад тийм хам одоо ингээд зарим тохиолдолд одоо ээж аав эсвэл тухайн эцэг их тухайн гэр бүлийн хүмүүсийн хооронд одоо нэг насны ялгаатай байдал ч юм уу те одоо эсвэл залуу хүмүүс нь сошиалоос айгүйх мэдээлэл авч байгаа эсвэл нөгөө аав ээж нь уламжлалт аргаар ингээд ийм нэг саналын зөрүүтэй байдал үүсгэд ингээд яг шинжилгээ ухааны үндэслэлтэй тайлбарлаад ингээд өгөхөр тэр үйл ойлголцол одоо нэг юм зөрчилдөөнтэй байдал нь арилгах ч юм уу те тийм учраас л ингээл одоо энэ юм шүү тэр нь тийм шүү те ингээрээ тэгэрээ гэд ингээд яриад байдаг учраас бас нэлээд минут авдаг байж магадгүй дээрээс нь тэгээд хамт ороод ирэхээр миний тайлбарыг сонсохоор нэг тиймэрхүү байдал нь арилаад гараасаа гэж боддог учраас аль болох зөв мэдээллийг өгчихгүйсэн
гэсэн үднэс л тийм учраас та нар нөгөө хаа ингэ шаагахаар тэгээ олол байдаг тий зүгээр ороод ир гэл тий. Тэгээд том ах их чи тэгээ яг тэдэрт бүгдийг хичээл зааж байгаа нэг захиалга баг шиг л тий. Ер нь бол та ч гэсэн анзаарч байгаа штэ таны ингээд жирэмсний хичээлд ээж ганцаараа ирээд суух уу эсвэл нөхрөө дагуулад ирэх үү тий арай өөр л ялгаатай байдаг хаа л та тий. Яа тэгэхээр би ингэж бодоод одоо чинь тэр ялангуяа миний жирэмсний хичээл дээр нэрэн асраан дээр тэр төрх тухай процессын дээр нөхөртөөгөө хамт ирсэн тохиолдолд асуулт асуух шанс нь нөхрөөс нь хамаагүй их байдаг. Бид нар бол бодохдоо яг тэр процесс дундуур явж байгаа жирэмсний хүн өөрөөл тий асуулт гэж бодоход нөхрүүд их гоё асуулт асуудаг шин хөөе ямар учиртай хүүг хайчлах үед одоо энэ орчин эмнэлгүүд чинь хүүг бас аавар нь таслуулахаас боломжтой олгож байгаа шүү дээ. Тэгэхээр яг өвдөх юм уу хүүхдэд завиртай гих мэтлэнгээр логикийн хувьд бол нөхрүүд бол маш ноцтой. Тэгтээ маш үр дүнтэй сонио асуултуудыг асуудаг. Би бол бодохдоо хүүхдийн эмнэлгийн практикт ээж хэрэг ганцаараа өслийн өрөөнд мэдээж оршиж болно л да ажил хэл амжихгүй тий одоо хүүхднүүд бол гэхдээ илүү субъектив чанар илүү гарч ирдэг баха. Одоо асуумжинд илүү одоо тийч өөрөө санаа зовцсон байгаа ээж нөө шүнгийн хүүхэд нь уйлдсан байдаг. Таны асуултанд илүү хайпер илүү одоо хэтрүүлэгтэй хариулах юм уу эсвэл арай дутуу хариулах. Тэр үед тэр орон зай нөхрүүд юм уу одоо хамт орж иж байгаа хүмүүс нөхөх бас болцоо байгаа тий. Тэгээд тэрнээс гадна бас ингээд ихэнх одоо эмнэлэгт хандж байгаа ээж аауд хүүхэд нь өвдөхөр ингээд маш их сандардаг. Хүнд ч хамгийн хэцүү юм л нэлэх хүүхэд нь өвдөг штэ. Тэгээ хамгийн гол нөгөө ярьж чаддгүй хүмүүс чинь өвдөлт заваараа уйлж илэрхийлнэ. Тэг ингээ хэмж хүүхдээ уйлаад суугаад байгааг харж чадахгүй штэ. Тэгээд ингээд сандраад ороод ирэхээр одоо тэр нэг сандарсан байдлын ингээ таашруулад гаргахаар надад өөртөө айгу таатай сэтгэл төрдөг. Тэгтээ тэр нэг сандарсан байдлыг арилгахын тулд бас ингээд янз бүр юм л ярина штэ. Тэгэл ингээл ер нь бол одоо би нэг талаасаа эмч нөгөө талаасаа ээж хүн штэ тий. Тэгээ яг ингээ өөр дээрээ боддог байхгүй. Манай нэг анх нөгөө би эхнэлхсэн одоо хүмүүс эхнэлхс гэж ярьдаг их хүүхдээ эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдээ хэмжээр анх сурах гээд очиж байхад миний хамгийн анх уулзсан багштай гэж хэлжсэн. Ер нь ингээд өөрөө хүүхэд төрүүлээгүй хүн хүүхдийн сайн эмч болж хизээж чадахгүй. Тэгэж хэлжсэн. Би тухайн үед энийх ойлгоогүй л дээ. За багш нар яг хөө тий ингээл баргал сургаал номоо альтж хүүхдтэй байсан хүүхдгүй байсан ч ингээл сайн уншаал ингээл сайн байх юм бол сайн юмч болчихно гэж бодож ирсэн. Тэгээд одоо ингээд өөрөө хүүхэд төрүүлээд ингээд үзэхээр хэрвээ миний хүүхэд ингэж өвдсөн бол би яах байсан бэ гэдэг сэтгэлээр ханддаг. Тийм учраас над дээр ороод ирсэн нэг ч гэсэн ээж аав ингээд нөгөө бусад эмчээс сонсож чаддгүй мэдхгүй юмаа мэдээд гараасай л гэж хүсдэг. Гэхдээ нэмэх нь бас юу ахаа танаас зүгээр илүү бас хайр инэрэл те яг нөгөө бид нар тэр хүний оронд байгаа юм чинь угаасаа бид ч үзлэг юмсаж байна те. Тэгэхээр миний бодлоор үйлчлэгч нар бол маш ухаантай. Энэ эмч яг мэдлэгээсээ буюу тархинаасаа ярьж гинөө эсвэл бас хандлага нь орж ирээд зүрх нь орж ирээд те хайрлаж байгаа байдал нь харахад л бүр шалуур те. Тэгэхээр 3 дахь хүн орж ирж яг таны яриаг сонсох нь зайлшгүй зөв. Яг тэр эхнэрээсээ бид бас заримдаа эсвэл нөхрөөсөө зөвлөгөө нэг сайн. Тийм шүү дээ харин тий. Би яг нэг жишээг санчлаа. Би нөхөртөө ингээд яг тэр тодорхой сайн санахгүй нэг ямар нэгэн талаар байнга зөвлөдөг бодол аваад суугаач гэдэг чинь тиймэрхүү маягийн. Тэгсэн чинь маа нөхөр ер нь бол навчаа эмчийн подкаст тэр нөгөө TEDx-ээр орсон 1000 хоног мэдээлэл сонсдог тий. Тэгснээ хүүе ханаа начамж тэгж хэлж ийшээ нэрээ бас тэгвэл айгу зүгээр юм байна гэсэн чинь хонгор минь наах чинь би хэлдэг шүү дээ. Тэгээ нөө хин хэлж байгаа. Тэрнээсээ бас хүмүүсийн бүлээ авах сууг нийлдэг нэг нэгдэж байгаа шүү тий. Тэгээд бас нэг одоо яг таны сансан дээр нэг юм санаанд орчихлоо. Одоо ингээд би одоо ингээл эмч те тэгэл ингээл надаас гарсан хүүхдүүд ингээл ерөөсөө өвддөггүй ч юм уу те эсвэл ингээд тэг өвдөнгөт нь шууд ингээ эмчилдэг ч юм уу те эсвэл миний хүүхдүүд ханаа том өөрхээрээ шууд ингээ хөнгөө идэгчдэг гэсэн байхгүй штэ яг л ижлэхөө өвдөн бага наснда нэг хүртэлх насны хүүхд дархлаас улдаа олон өвдөх бол өвдөн тэгэл вирус юм байна уу нингийн гаралтай байна уу хүрсэн л бол өвдөн штэ тэгэл бусад хүүхдэд адилал яг тэр өвчнийг даван тулна би бол энийг одоо ингээд ойлгож байгаа тий
яг хоо энэ өвч ийм гээд одоо нэг жишээ ярихад нэг ийм юм болж исэн байхгүй одоо ротавирусын халдвар гэж байна те. Яг ингээд вирусын гаралтай суулгадаг. За эхний 1 хоног бөөлждөг, халуурдаг, бөөлжилт халууралтан зогсонгуудаа шингэн багаад эхэлдэг. Тэгээ хамгийн харамсалтай нь за яг номон дээр бичснээр бол 10-аас 14 хоног хүртэл шингэн баана гэдэг. Тэгсэн чинь манай дундхүү өвдвөө энүүгээр за бөөлжлөө, нэг өдөр бөөлжлөө боллоо, халуурлаа боллоо, шингэн багаад эхэлдэг. Яг ингээд тухайн ээж маань хүүхдээ маань харж өгчээсэн. Тэг ингээл ээж уурлаа тий би ажиллая гэл ээж уурлаа чи одоо ингээ ийм ч юм бол тий хүүхдийнхаа баасыг имжилж чадахгүй ингээ намайг загнаал тий манай нөхөр бүр ингээ сүултээ тэр чи одоо зүгээр гэл байлгаад байгаа штэ хорсолоо сайн өгнө ингээд гээл тий тэгэл бүр нөгөө өгч бүр яг 7 хонлоо 10 хонлоо баасаа хивээрэл тэгэл манай нөхөр бүр сүултээ за болий одоо би нөгөө чиний ажилдаг эмнэлэгт ч очиод навчаа эмчт ч хүүхдээ үзүүллээ гэ. Тэгэхээр би навчаа эмчи цаг нь дууссан. Аяга хөдөлгөхтэй гэдэг манай хүүхдийг үзэж чадахгүй гэсэн чинь хамаагүй би зүгээр хүүхдээ авч очиод хэдэн цаг ч хамаагүй хөдлөж байгаа үзүүлчих гээд нэг иймэрхүү тохиолдол зөндөө л байна тий. Тэгэхээр эсвэл одоо тэр нэг байдлыг одоо би тэр гэрт байгааг бол тэр хүмүүс даван тулахад хэцүү тий одоо би байхад хүртэл тийм зөрчил гарч байна шүү дээ. Тэгэхээр би яг тэр үднэс хүлээж авдаг байхгүй хүн ингээд суулгаад ирлээ одоо яг вирусын гаралтай суулгалт байлаа. Тэгэхээр тэр ээжд амар аимшигтай санагдсан шүү дээ. Ингээ ямар ч юм уусан зүгээр болохгүй баагаал энэ хоол идэл баана. Тэгэхээр амар санагдана. Тэгээд тэр 10 хэд хоногт 10 хэдийн эмнэлэгт очиж болно. Тэр хүний буруу биш шүү дээ. Хүүхдээ эдгэх гэл яваад штэ. Ийм байдалд битээ үрчээсэй гээл тэгэл ротавирус чинь ингэдэг тэгдэг да тий вирусын гаралтай бол ингийн гаралтай бол баас нь ийм байна гэл ингээл энэ болгоныг тайлбарлаж өгдөг. Тэгээд одоо би өөрөө тий энэ хүүхдийн эмч яагаад манай гэр бүл намайг хүүхэд үздгийг мэдчихэж надад тийм итгэлгүй хандах хүртэл тохиолдол гарч ирсэн тийм. Бостер тэгэхээр чинь бол ингээ альт тэр хооронд бол маш их юм болж өрнж байгаа, дуусж байгаа, маш их сэтгэл одоо санаа зовнилж сэтгэл түгшилт байгаа. Тэгэхээр яг ингээд жоохон заримдаа ингээ өөр дээр хүлээж авах гэдэг ч юм уу тийм. Яг энэ хүний оронд би байсан бол яах вэ гэж бодогдох гэдэг. Хоёр сандлаас гадна бас үзлийн өрөөнд орохоор манай эмч нарын ихэнх нь ер нь өдөр болгон яг нөгөө эмч нарын өмсдөг цагаан халаатыг өмсдөг штэ. Заримдаа үйлчлэгч нар бас яагаад цагаан халаад өмсөхгүй байна? Халдвар хамгаалал гээл тий. Бас буруу биш бах тий. Тэрэн дээр та ямар тайлбар? Энд чинь яг энэ дүрм товц эмнэлгийн тэр халаатыг өмсөхгүй байна гэдэг чинь яг манай эмнэлгийн цэвэр давуу тал ганц онцлог нь гэж боддог. Энэнд би айгүйх баяртай ханддаг. Яагаад тэгэхээр одоо ингээд хүүхдэд айдас үүссэн байдаг. Одоо жишээ нь хүүхэд ингээд хүнд өвчнөр өвдөд юм уу эсвэл ингээд шинжилгээ энэ төр өгөхгүй цагаан халаатай хүмүүс дунд ороод эмнэлэг ороод ингээд судас руугаа зүг хатгуулаад тий ингээд янз бүрийн байдлаас маш их айдас үүссэн байдаг. Эсвэл нэг газар ороод хоолой амын дараад амар хүчээр үзээд ч юм уу хүүхэд уйлаад өвдөлт үүссэн байдаг. Тэр айдасаа даван туулах гэж айгу түүхтэй тэр хүүхдэд хэцүү. Тэгэл эмнэлэг орох тааланд уйлдаг, эмнэлэг орох тааланд уйлдаг. Тэр эмнэлэг ороогүй жижиглүүлж эхэлдэг. Тэгэхээр нэгдүгээр тэр айдас үүсдэхгүй бид нарыг хараад барыг нэг ахын ч юм уу их ч юм уу те сууж ийн гэж бодно. Хоёрдугаарт бас одоо би үзлэгийнхаа өрөөнд аль болох тоглоомтой байхыг хичээдэг. Ингээд саатуулаа тий насанд нь таарсан хүүхдээ ингээд тоглонгоо үзчихвэл айгу тухтай. Нэгдүгээрт би тэр хүүхдээс авах гэсэн мэдээлэлээ хүүхдээ тайван байж байгаад хангалттай авч чадна. Хоёрдугаарт бас л нөгөө хамт ирж байгаа эцэг эхийн сэтгэл зүй. Одоо жишээ нь би ингээд хүүхдээ вакцинд хамруулах гал яг журмынхан л дагуу явдаг. Өрхийн эмнэлэгтээ авч очиод өрхийн эмчтэй үзүүлээд товлын дагуу ингээд тий ингээд хүүхдээ авч очиод одоо 9 сартай вакциныг нас 2 сартагийн вакцин гэж л үзүүлнэ. Тэгэхээр тэр эмч миний хүүхдийг ингээд уйлуулаа л ингээд нэг мод барьчаал амруу ингээд дайраад байвал надад амар хэцүү. Хөөе хай те ямар хөөрхөн хүүхэд вэ? Эн чин одоо хөөрхөн юм а гэж жагаад ингээд уйлуулахгүй үзээд гаргах надад айгүй таатай байдаг. Тэгэхээр бусад хүмүүст ч гэсэн таатай байх учраас манай эмнэлэг энийг хийдэг болов гэж ойлгож байгаа. Тэгэхээр
энэ байдалтай би хамгийн дуртай. Ингээд айдас үүсгэхгүй үзнэ гэдэг байдалтай. Илүү сайн хүүхдээсээ богинохон хугацаанд авч чадах боломжтой гэсэн үг шүү дээ. Тийм. Баггүй шүү дээ. Бас манай үзлэгийн өрөөнүүдэд уран зургууд их байдаг. Гэхдээ навчаамж түмэн насын юм хоёр маань зөвхөн ингээд нэг уран сайхны дүр зураг илэрхийллийг бас эмгэгтэй бий болохоос илүү би бас бодохдоо манай өрөөнд ч гэсэн бас нэлээд хэдэн зургууд байдаг. Өнгийг их олон өнгийг их оруулж өгсөн зургууд байна. За тэгэхээр би нэрэн асаргаа хичээл дээр бол шалалтын талаар жоох ярьж өнгөрөн те дурдаад өнгөрөн. Тэр үедээ баасны өнгийг ажиглахыг би зааж өгч. За гэтэл зарим хүмүүс шар өнгийг одоо яг нэг шар өнг харуулаад эмнэлэг дээр байдаг шүү дээ нөгөө юу лээ? Өнгөний харлага. Тэр нөгөө өнгөн дээр ингэж нөгөө үл ойлголцож явахын хооронд шууд заагаад за энэ шиг үү гэж хэлвэл надад л илүү их амархан байдаг. Тэр таны өрөөнд байгаа уран зургууд танд яг бодит байдлаар яаж тусалах вэ? Ер нь л тийм таны хэлж байгаатай яг санал нэраа хүүхдүүдийн баасны өнгийг л ялгахад тусалдаг. Гэхдээ ингээд нэгдүгээрт ингээ ороод ирэнгүүт мэдээж яг юм тав тухтай орчин. Зарим одоо манай нэг үйлчлүүлэгч хэлжсэн яг ингээд нэг гэрт ороод ирж байгаа юм шиг нэг айлд орж ирж байгаа юм шиг санагдаж байна. Ингээд зураг өлгцэн, хөгжим дуурсан тий. Тэгэл орж ирээд яг тэр нөгөө яг хөө тэр өнгөний харлаган гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийн юуг яаж хүлээж авч яах гэдгээс болдог тэр өнгийг яаж илэрхийлэх вэ? Тухайн өвчний шинж тэмдгийг надад яаж хэлэх вэ гэдэг нь одоо жишээ нь юмэг айгүйх одоо гипертэй хүлээж авдаг хүн байж болно. Эсвэл ерөөсөө хэрийн баг юм тоодгүй зарим шинж тэмдгийг тоохгүй өнгөрөөчгөр эцэг их байж болно тий. Тэгэхээр яг тэр шаардлага нэраа хүүхдийн арсан шар өнгөтэй тэгсэн мөртлөө цагаан цайвар өнгөтэй баах юм бол энэ өшөө өвчний шинж байж болдог. Гэтэл одоо тэр цайвар өнгө гэдгийг яаж ойлгох юм те? Цайвар шар байхад нь цайвар гээгүүгээд ирэх юм болоо эсвэл үнэхээр цагаан гараад байхад нь сүүний басга байж ах юм болоо те? Тэрийг ялгуулахын тулд шар бас гэдэг чинь тэр зурагны шар өнгө шүү. Цагаан бас гэдэг чинь яг энэ ширээний цагаан өнгө шүү гэдэг ч юм уу те. Тэгэхээр за тэгээд ингээд манай эмнэлэг чинь бас нэг даваа тал нь бас үзүүлмээрэл бас бариад ирж болно. Басныхаа зургийг аваад ирж болно тий. За эсвэл бүр та нар ялгаж чадахгүй байвал памперстай басаа бариад авчираад харуулж хараа тий. Тэгэхээр чин тэр хүний нүдээр харах өөр би нэг арай нэг мэрэгжлийн хүний нүдээр харах нэг өөр байж болох учраас тий. Нэг удаа санаж танаа өрөөнд нэг цай оруулж өгөхгүй явжсэн чинь ёо. Бодол ээж мэж нь холоо юм уу эсвэл ажилтаа юм уу аав нь ярьж ах шиг. Тэгээ дээрэс нь утсаа спикер дээр тавьсан тий. Ээж нь арай ээжнээс аав нөхөртөөс нэг сайн найдахгүй шиг тий. Чи очингуудаа яриулаарай. Аяга сандыг харахаар памперсыг бүр ингээд задлсан жинхэнэ бодит баас байгаа шүү дээ. Тэгээ баг нөгөөдхөө ингээд бахархалтайгаар баг нүүрэн дээр тий. Эм чи манай өгдөө баас нэмэхээр нь би за тийм үү. Иймэрхүү тэгтээ би хүүхдийн хэмж болсондоо нэг л юмд амар их баярлж авдаг. Маш их баярлж авдаг. Тэр яг энэ миний мэрэгжлийн онцлог бүх хүүхдийн хэмжнэр хэлнэ. Хүүхэд ингээд одоо жишээ нь одоо ингээд мэдээ ороод эхэлсэн сайн ярьж чаддгүй ч гэсэн ингээ гүйдэг ч юм уу. Ер нь айлч насны хүүхэд хизээч худлаа өвддөг. Үнэхээр тэр хүүхэд өвдөжэвэл тоглохоо болно, гүүхээ болно, энийхээ болно. Тэгэл өвдөжсэн ч гэсэн өвчин намдаал эсвэл халуурж байгаа халуун буучгаараа гүүгээл тоглоод эхэлнэ. Одоо том хүмүүс шиг одоо ингээд хөвтмээр санагдвал ингээд хөвтөөд байдгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг ингээд хичнээн ярьж чадахгүй байгаа ч гэсэн тэр хүүхдийн байр байдлыг хараад өвчнөг нь бид нэр үннээр таних боломжтой. Яг үннээр л байдаг байхгүй. Одоо ингээд ээж аваа хүүхдээ өвцөн гэж одоод ингээд амар хүн дээр ярьж болно шүү дээ надаа. Тэнгүүт ингээд хүүхдийг харахаар тэнд гүүгээ явж ивэл тийм биш байхгүй. Эсвэл ингээд зарим ээж аваа одоо баг тийм ээж ав тохиолдохгүй л дээ хүүхдээ амар хүнд өвчин туссан байхад нэг тоохгүй анзаарахгүй байгаа. Тэгтээ ингээд анх төрсэн анхны хүүхд мөхөд байхад хүүхэд үнэхээр ингээд сулдаацсан байхад ээж авын хилээгүй шинж тэмдгийг ч гэсэн эсвэл ээж авын анзаараагүй хүнд өвчнийг бид нэр олж чадна. Одоо насанд хүрсэн одоо ялангуяа юм дотрийн эмч зүрхний эмчийг би жоохон хэцүү байдаг байх гэж боддог. Яагаад тэгэхээр нөгөө тэднээс илүү их уур чадвар шаардагдана. Тэгээд шинжилгээ интертэл найтгаас өөр одоо жишээ нь би ингээд
өвдмөр санагдаа тий. Зүрхээр хатгуулаад байна л гэдэг мэдэхгүй шүү дээ. Ингээл зүрхээр хатгуулаад байна гэл ингээ хөвтөд ш дэмжиж хажууд тийм одоо нэг хуурамчаар өвдөх магадлал өндөртэй. Баталгаанууд их хэрэгтэй тий. Аха. Тийм учраас ерөнхийдөө манай эмнэлгээс агиох асуудаг шинжилгээ хийхгүй мүү тий. Цусны шинжилгээ өгөх хэрэгтэй юу? Чэйшний зураг авахулах хэрэгтэй юу? Д витамины шинжилгээ өгөх үү энэ гэл тий. Одоо тийм юм ерөнхийдөө нэг шаардлагагүй байдаг байхгүй юу? Маш хүнд өвчин мэдээж онцлогоо шаардлагатай эсвэл ялган онцлог шаардлагатай оншин тодорхойгүй өвчнүүдийн үед мэдээж шинжилгээнд явуулна. Бид нэг төгс хүмүүс биш шүү дээ. Хинч тийм амар төгс биш. Тэгэхээр хүүхдүүд дийлэнхтэй ингээд яг үннээрээ байдаг учраас нэх олон янзын шинжилгээ төдийлөн шаардлагагүй байдаг. Ихэнх өвчнүүд. Тэгээ бид нар хүүхдийнхаа заримдаа яг яагаад байгааг ялахад хэцүү. Тэр зөвхөн хаана хүүхдийн эмчнэр хийж чадах байх тий. Ерөнхийдөө бас тийм л дээ манай мэрэгжлийн давуу тал нь л тэр шүү дээ. Өөрсдөө ингээд одоо хайж болно гэсэн үг шүү дээ. Тэндээс ярихгүй учраас эмчнэр олсон өөрчлөлтөөр мод гарч ирсэн. Дараагийнхаа хүмүүсж авах ингээд төвхтэй тий. Төвхтэй идэж байгаа. Би яг мэдчихэна. Би охиныгаа хэд удаа Америкийн цус аваач үзүүлдэг. Ер нь бол байнгын тэнх хяналтанд байдаг. 2-3 сарын өмнөөс бид арай хийж цаг авна шүү дээ. Тэгээд цаг авлаа. Яг ингээд очиод орох үед нөгөө physician assistant гэдэг нөгөө туслагч нар нь сувилагч нар ч юм уу тэгээд үүсгэл бүх юма хийчээд эцсийн мөчөд яг гол эмч нь орж ирэл. За ер нь 5 минут барах хөрхөө 3-аас 4 минутын хооронд л би баг амжиж нөгөө юм асуухгүй асууж авахгүй. Би бол аюу сэтгэл дундуур гарч байгаа. Тэгэхээр бид нар энэ Монгол эмч нартай үзүүлсээр агуур сурцсан байна уу. Тэгээд би жишээ манай хүүхд нүдээ үзүүлдэг, гормоно үзүүлж байгаа. Тэгэхээр би нөгөө өөр юм маань асуухаар ерөөсөө миний асуултаа ер нь баг сонсохгүй байгаа юм шиг, эсвэл хариулахыг хүсэхгүй байгаа юм шиг тий. Тэгээ манай охин ч гэсэн сая сүлд хэлж ирсэн. 250-60 доллар ээжээ 3 минут л хойлоо юу асууж чадсан юм бэ гэл тий. Тэгэхээр нөгөө бидний бас нөгөө талаасаа илүү хариулахтай байх гэдэг бас нөлөөлж байгаа тий. Одоо эмчид очоод цөөхөн минутанд үзнэ. Яг шаардлагатай юм асуух ч юм уу тий. Тэрэл очин төсөөлөө одоо танд бол аягүй олон хүмүүс нь ялангуяа яа дээр онцлог бах тий. Чинь одоо шалгалтаар ирсэн ирнэ ингээл өшөө бос бүх юм үзэж байгаа шүү дээ тий. Ерөнхийдөө бол яг тухайн одоо тэр Америкийн ч юм уу Солонгосын ч юм уу эрүүл мэндийн тогтолцооны ч юм уу системийн ч юм уу онцлог нь хагаал та. Гэхдээ би монгол хүмүүсийг амар азтай гэж боддог шүү дээ. Ямар ч монгол эмчэд очсон танаа хүүхдийг бүр ингээд толгойноос нь хөлийн хүртэл үзэж гаргана. Тэгээд шаардлагатай гэвэл над чиг ингээд илүү зөвлөгөө өгөн тий. Тэгсэн мөртлөө одоо манайх бол ерөнхийдөө л эрүүл мэнд гэдэг бол улсаас даатсан үнэгүй одоо л арай нэг жаахан өөрчлөгдөж байгаа тий. Хувийн эмнэлгүүд гарч ирээд тийм учраас хүмүүс өвдөггүй байхдаа эмнэлэгт хандах нь арай жоохон ихсэж байгаа тийм үү. Гэтэл өмнөх үеүүдэд яадаг гэхээр эрүүл мэндийг улс хариуцдаг байсан тийм. Өвдсөн үедээ очино. Тэгээ өвдөөд эмчлэх нь одоо энэ хүмүүсийн үүрэг гэж боддог байсан ч юм уу тийм. Тэгэхээр тэр орны хүмүүсийн сэтгэхгүй бас өөр учраас тэгж хандж болзошгүй. Надаа бас нэг тийм тохиолдол гарч ирсэн. Солонгост амьдарч байгаа Солонгост хүүхдээ ингээд юм вакцины товлолт үзлэгдэж юм уу одоо ингээ манайх шиг юм хяналтын товлолт үзлэгэд хамруулахад одоо манай хүүхдэд бараг тань шиг ингэж удаан хүрээгүй одоо тий ингэж хурж үзээгүй тий асуулт асуусан тэгэл ингээд яасан одоо би танд бол амар баярлж байна одоо тий ийм үзлэг хийчихэд ийм одоо баг төлбөрөөр ийм их үзлэг хийж байгаа чинь надад бас ийм гайхмаар санагдаж байна тий тэгэхээр яг тухай орчиндөө л бид нар ажиллана шүү дээ. Үнэхээр би Америкт ажиллаад Америк эмчээсэн бол тгээс сууж яхахыг үгүйсэхгүй шүү дээ тий. Тэгэхээр бид нар яг одоо манай эмнэлгийн яг үндсэн зорилго одоо яг давуу тал бол одоо ямар ч эмчэд очисон бүх насны хүүхдийг бүрэн үзлэг хийн. Одоо жишээ нь бид нар эрэгтэй хүүхэд одоо нэг шодооны асуудалтай тий. Эсвэл арсны асуудалтай, харшлын асуудалтай, эсвэл нэраа хүүхэд одоо хүүгээ муу арчилсан эсвэл арсны арчилгаа сайн хийгээгүйс болоод эдээтэй тууралт гарсан янз бүрийн юм орж ирнэ. Тэгэхээр бид нар энэ харшил гарсан байна. Харшлын эмч рүү яв гэдэггүй л байхгүй. Тэгээд эсвэл нь одоо ингээд ханиадтай авсраад нүд өвдсөн байхад энийг бид нар мэдхгүй нүдний эмчтэй. Эсвэл ингээд ханиад том уу вирусын халдварын улмаас чих хамар хоолой бүгд өрөвсөн байхад бид нар чихний эмч рүү төдийлөн явуулдаггүй. Шаардлагатай хүмүүсийг явуулдаг. За
Баярлалаа өрөөнд юм чи өнөөдөр уулын амралтын өдөр чи амарч явах хэвээр эсвэл ажиллаж явах хэвээр тэгээд амралтын өдрөө эрт ирээд бидэрт гоё сонирхолтой ярилцлага өгсөн маш их баярлалаа. Тэгээд яг гоо сүүлийн асуулт гэх юм уу сүүлийн яриагаа би юу гэж өндөрлөхийг хүсэж байна гэхээр би бас Солонгосоос нэг хэсэг сурж байхдаа ходод модод өдөөд нэг оюутан залуучууд чи ингээл тийм хоолоо идэх нэгдэхгүй дээ. За тэгээд дээрэс нь стресс байд юм уу гадаад орн нутаг сурч байгаа гэдэг утгаараа тэгээд ходоодны шатлаа маань сэтэрч орж ирээд тэгээд би Солонгос нэг эмэгт үзүүлсэн юм айгүй энгийн юм цомхон имлэг. Тэгээд эмчтэй үзүүлээд мэдээж миний зураг мургийг харж ирсэн аа. Яг ширээн яаж байж ирснийг санахгүй. Эсвэл яриан дундаа юм уу ирснээ миний ингээ мөрөн дээр ингээ зөөлхөн одоо бодоход ч олон жилийн өмнө алга гэдэг үг шиг цохоод энэ өвчин бол эдгэрдэг ямар ч асуудал байхгүй. Та битгий санаа зов. Та ингээл бидний бичиж өгсөн эмийг угаал ингээл хэлсэн чинь би баг тухайн үедээ эдгэрсэн. Дээрс ингээд нөлөөс Энгүү намайг нэг хайрлаад байгаа юм шиг айгу сонио би ч одоо хамаагүй ширээний наан цаана бол нүцгэстэй. Нэг гоё ихтгэл төрөөд ингээд зүгээр энэ ингээ идэрд энэ угаасаа магистр загистр хийж байгаа юм дандаа юм оюутан сурагчдад илүү тохиолддог юм тэргээ. Тэгэл хэлсэн чинь нүдэнд ингээд нүцгэлээ би нулимсаа ингээд цааш нь хийх гэл ингээд нүдээ завчлаа. Тэгээ бараг тэр эмнэлгээс гараж яваад имэж уугаад манад бүр хамт явж ирсэн. Чи баг идэгцэн биш үү? Тэрс үн би 4 кг идэгцсэн юм. Хоолны дуршилсан. Тэгэхээр хэрэв би сая таны яриаг ингээд сонсож бодож би хэрэв таны өвч болвол та чинь баг намайг барьж ирээд баг тэрүүрээ баг яах юм шүү. Манай хүүхдийн бас масыг те ингээд баг долооч шахуу гэдэг шиг баг нүүр мөрөндөө алтуулаад дээрээс нь нөгөө та яг нөгөө хүүхдтэй уучраас манайд бас ихтгэл төрөх юм шиг тий. Ерөнхийдөө бас нөгөө нэг ийм юм байдаг шүү нөгөө ангаах ухаанд одоо плацебо эмчилгээ гэж тэр юу гэдэг ингээд одоо хуурна хүнийг хуурна л гэсэн үг л дээ. Тэгтээ тэр чинь эдгэхгүй өвчнийг эдгэнэ гэж хуурах биш шүү дээ. Сэтгэлийн санааг нь өргөн тийм туршилтууд хүртлээдэг. Одоо зүгээр тухайн өвчнөд ингээд нэг үйлчлэгээгүй. Тэгтээ тэр хүнд хор нөлөө болохгүй юм. Энэ хамгийн сайн гэж уугаад ахаар тэр ингээд хүн эдгэрдэг. Тэр тэгтээ амар ноцтой өвчин дэр хийдэг шүү дээ туршилт хийхгүй. Энэ ингээд сэтгэл зүгээрээ өргөгдөх нь энэ өвчин идэхэд тус болж гэнэ үү гэдэг зориулж хийж байгаа судалгаа. Тэр ээж өвчний талд ороод би чамайг ойлгож байна. Таныг ойлгож байна. Үнэхээр хэцүү шүү дээ. Хүүхэд өгдөх хэцүү шүү дээ гэхээр харин тийм эмчээгээд ингээд нэг жоох юмнаас салчиж байгаа байхгүй тэр хүн. Тэгээд одоо энэ эмийг уухаар ингээд зүгээр болчихно гэхээр за эмч маань хэлсэн ингээд нэг хэсэг хугацааг төвчээр тэгэр өнгөрүүлнэ. Одоо нөгөө эмийн үйлчлэгийг төвчээр тэгэр хүлээн. Надад итгэхгүй болол одоо энэ эмчнийг л буруу юм биччихлээ. Дараагийн эмчд үзүүлж игээл ингээл нэг дэлгүүр хийсэж байгаа юм шиг. Тэгээд тэр хооронд хин хохирох уу гэхээр хүүхэд айгүй олон хэрэгцээ шаардлагагүй эмийг уух магадлал өндөрсдөг учраас ерөнхийдөө бол аль болох өөртөө итгүүлээд гарахыг хичээдэг. Тэгтээ ер нь бол нэг худлаа юм яриад итгүүлэх гээд байгаа юм биш үү? Яг ингэж яриад инээ гэж. Худлаа юм яриад итгүүлэх гээд байгаа юм бол биш аахгүй юу? Ер нь тэр хүний хүүхдийг аль болох бага хордуулах юмсан, хэрэгцээ шаардлагагүй юм аль болох уулахгүй байх юмсан. Тэр эцэг эхийн сэтгэл санааг аль болох эртхэн тайвшруулах юмсан л гэж ханддаг. Тэгээ ядаж л нэг энэ өвчин нэг иймэрхүү явцдаа гэхээр за нэг 5 хоногийн дараа эдгэрчнээ. Ингээд хүлээх гэсэн үг аахгүй юу? Ер нь бол төвчээр тэгээ. За би л оюутан байсан бол 10 жил өгдөөсөн хүүхдээ бич болох. Ярьцлаа шүү. Баярлалаа үнэхээр таны ажил амьдралд хамгийн сайн сайхны хүсэн ирээдүйд бүгдээрээ дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.